Бид энэ хүүхдүүдийн төлөө одоо хичээх ёстой тийм. Энэ хүүхдүүд ирээдүйд Улаанбаатар хот болоод цаашдаа Монгол улсыг одоо цаашдаа авч явах. Шүүрээ бариад ингэ сурчин хизэгнээл ингэж явж байсан хүн чинь миний их сайхан хийж чадхад тэгээ нэг хүний энд сэтгэл шингэсэн байдаг юм байна. Тэгээд энийг их сайхан болгохын төлөө ингэ сайхан ингэж хүмүүс одоо их баярладаг. Зарим нь хогшүүлдэж явчих нэг чиглээд энийг ижих гэн зарим нь одоо орчноос цай хүрч чанаад авчраад өгчсэн. Зарим нь одоо маск одоо танад өгч их сайхан байна. Их баян ажиллаж байгаа юм гэдэг ингэж их урам зориг их сайхан урмыг өгөхөр хүн чинь урмаагдад тийжээгээ тэр нь ядархан тэр юуроос мэдгүй өглөө би чи хүүхэд үргэж ирэл өглөө яагаад ч үрдэн шитгэн 7:30 гээд ирчихгээл тэгэл сайхан намуухан байж байгаад шүрдээд ингэж явж байгаа нэг сайхан хөдөлгөөн хэрэгтэй байна. Бас тавааран цаас нь амьдрал хэрэгтэй гэдэг юм шиг. онд орчин дарга гэж тэгээд хэсгээ хахлагч хийсээр хагаад 2022 онд тэтгэврт орсон. Тэгээ өөрөө бол их сэтгэлээр шар шүүрээ бариад л аргуулсан. Хаасаагүй нэг танкны шүүлэн өөрөө шүүрдэл ингэ явж идэг. Гадаадд олон жил болсон хүүхдүүд бол надтай нэг таарч исэн. Ингээд нэг ившээд байхгүй. Тэгсэн чинь чихрийн цаас гэсэн чинь бүр гайхаад. Үгүй чи хүүхдгөө ихэд байгасан ч гэсэн чинь хаана л яг нь орн гадаадд 7 жил амьдраад ирсэн гэж. Тэгээ ингээд ивхэд жагаад хорон сараа очив. Хороо юу гэдэг вэ? Сөөх одоо юу вэ? Ингээд сууд ингээд тэгээ энэ хүүхдүүд нь дагаад ингээд хойно юм аяал явж идсэн. Иргэн болгон одоо тамхины ишгүй, хоггүй одоо цэвэр орчинд ажиллаж амьдрахын төлөө 6 сарын 1-ний их хөрсийн баярыг одоо өгтөж энэ бяцхан одоо өрсөд зориулж одоо ингэж одоо бэлэг барих гээд тамхины ишгүй орчин гэдэг одоо уриалга гаргаад энэ ажлыг зохион байгуулж ажиллаж байж байгаа.